За би ер нь төрөөдөө ойлгосон дөө. Одоо хуучин бол ингээл нэх удаан юмд гомдоол, эмзэг байгаа л тэгээд эдгүү байсан чинь яг төрсний дараа одоо хүүхд тасаргаанаас илүүтэй томчууд илүү сэтгэл зүйг эвддэм шиг надад зүгээр санагцсан. Янз бүрийн зөвлөгөөнүүд одоо гаргаж байгаа үйлдэлүүд ч юм уу те тэднийг айгу анзаараад өөр дээрээ тусгаж аваад идэг болчтой юм лээ. Тэгээд би ер нь бол айгу тийм сэтгэл зүйд дуртай өөрөө төрлийн хүн учраас яг ингээд айгу ойлгоод идэг. За энэ хүн болвол шууд ингээд намайг гомдоох гэж хэлээгүй. Цаад утхан жоохон хүчрэхэг болгоод нэг арай өөр утгаар ингээ хэлж байгаа ч юм уу те. Тэгтээ тэр чинь байнга ингээ тэгэж бодоод чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг хэсэг бол би нилээ эмзэг болцсон байсан. Тэгтээ одоо ингээд буцаад яг ингээ хэвэндээ орж эхэлж байгаа. Тэгэхээр хэвэндээ ороход хамгийн гол нь өөрийгөө амар хайрлах хэрэгтэй юм билэ. Би ч одоо буцаад дасгал хөдөлгөөнд явдаг болж байна. Ажлуудаа ингээд хийхээр завгүй байгаа тахаар бас айгүй гоё. Тэгэхгүй яг ингээ хүүхдүүдээ асраад гэртээ суугаад өстой ингээл хүүхдээ тэрэл цонхоор харангуут мэдээж миний хөдөлгөөн бол хязгаарлагдсан байгаа штэ. Би гарч чадахгүй, найзуудтайгаа уулзаж чадахгүй байгаад байна. Ээж дээрээ ч очиж чадахгүй байгаад байна тий. Тэгээд яг ингээд амар өөрийгөө олж нээдэг юм бэлээ. Гэхдээ маш эмзэг үе дээрээ эмхтэй хүн улам хүчрэхэг болт юм шиг надад санагдсан. Тэгээд яг ингээд өөрийгөө буцаж хайрлж иж өөрийгөө амар гоё олж авд юм билээ. Тэгээд одоо яг энэ хайрлах процесс дээр ингээд явж байгаа. Тийм. Эмзэг маань арай гайг болсон байна. Иймэрхүү.